Эргэн та ногоон бүс ой хөрөөр аялж цугаалахдаа галаалтхаас сэргийлж эх орноо төмрийн аюулаас хамгаалаарай. Ойн хэрийн төмөртэй холбоотой хуулийн залтуудыг сануулъя. Ээл задгаа хог хаягдж шатаасан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний буюу 240 мянган төгрөгөөр, аж ахуй нэгж байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэндээ тэнцэх хэмжээний буюу 480 мянган төгрөгөөр тус торгож хариуцлага хүлээлгдэг. Ой хэрийн төмөр тавьсан холбогдох хууль тогтоомж журмыг зөрчсөн тогтоогдож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэггүй бол зөрчил гаргасан иргэнийг 1000-аас 50 мянга, албан тушаалтныг 30 мянгаас 60 мянга, байгууллага аж ахуй нэгжийг 50 мянгаас 250 мянган төгрөгөөр торгоно. Ой хэрийн төмөр гарч хүний бие махбодод хүнд хохирол учирсан, хүний амнаас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол 1-5 жилээр ял шийтгэн. Мөн санаатаагаар ой хэрийн төмөр тавьсан бол 2-8 жилээр хорих ял шийдэгнэ. Эргэн та хууль журмыг сахин биелүүлээрэй. Ой хэрийн төмрөөс хамтдаа сэргийлье. Байгаль орчин аялал жуулчлалын яам.